Сайн байна уу? Энэ өдрийн мэнд. За өнөөдөр та бүхэндээ Монгол нийт дээр хүрээллийнхаа өрөөг хэрхэн ашиглах талаар зааварчилгаа өгье. За юуны өмнө өрөөг ашиглахдаа бол мэдээж хүрээллийн эзэмшигч нь байх хэрэгтэй. Тэр дотроо хүрээлэл дотроо өрөө үүсгэж болдог. Ер нь бол өрөө хоёрын ялгаа нь юу вэ гэхээр хүрээл маань бол яг сонирхсон бүлэг хүмүүсийн хүрээлэлээ үүсгээд тэрэн дотор нэгддэг. Өрөө маань болохоор түүнээс арай жижигхэн хүрээл дотор байгаа хүмүүсээс сонгож өрөөгөө үүсгэж өгдөг гэсэн үг. За тэгэхээр өрөөгөө удирдахын тулд заавал хүрээллийнхаа эзэмшигч байх ёстой гэсэн үг. Өөрөөр хэлбэл ангийн 10-ын анги гэдэг бол хүрээлэл маань харин өрөө маань болохоор дотор нь эцэг эхчүүд сурагчид гэж өрөөнүүд үүсгэж болно гэсэн. За өрөөг яаж ашиглах талаар хөтөлбөрөөлье. За ингээд хүрээлэл рүүгээ орохоор ингэж харагдана. Үүн дотор нийтлэлгээд энэ хүрээллийн талаар харин өрөө гэвэл энэ өрөөнүүд маань харагдаж байгаа. Мөн бусад үед бол энэ зүүн талд босоогоор харагдаж байгаа. За энэ дээр өрөөг үүсгэх бол өрөө үүсгэх дээр маш усгана. За өрөөнийхөө нэрийг одоо энэ дээр сонгон ордог бол сонгон. Үсгээ. За энэ математикийн сонгон. За төрөл бол мэдээж энэ сургуулийн түвшинд бол хаалттай байна. Тэгэхгүй бол нээлттэй хүн бол өрөөнд дотор байгаа бүх хүмүүс ороод ирнэ гэсэн үг. За гишүүний хэлсэг төрөл. Энд дээр бол эхнийх нь бол зөвхөн админ маань өөрөө урьж оруулна гэсэн үг. Сонгосон хүмүүсээ. Хоёр дахь нь бол дурын хэрэглэгч өөрөө ороод бичих боломжтой. Гурав дахь нь бол гишүүд өөрсдөө хүсэлт гаргаж яаж админ зөвшөөрч авах гэсэн үг. Мөн админ өөрөө бас зөвшөөрөд оруулж байна. Тэгэхээр гурав дахьын сонгосон нь яг одоо бид нар багш сурагчдын хувьд бол энэ илүү оновчтой. За гишүүн нийтлэл оруулах боломжтой. Энд дээр магадгүй тим эсвэл үгүй. За энэ удаа тим гэж явчих. За насны хязгаарлал. Ангиас хамаарат бид 6, 10-аас 13-ыг сонгоно. За ангийн өрөөг үүсгэжлээ. За одоо бол өрөө рүү ороод ирсэн байна. Тестэн дээр байна. За одоо болохоор бүгд сурагч талаар хараад үзье. 10 анги маань сурагч дээр бол ингэж харагдана гэсэн үг. За хүрээлэлд орсон сурагч гэсэн үг. Ангид орсон. За тэгэхээр өрөө дарлаа. Саяны үүсгэсэн өрөө маань энэ. Энд дээр эсэх хүсэлт явуулаад үнийг нь багш өөрөө зөвшөөрөд авч болно. За би эсэх хүсэлт явуулчих. За ангийн багш руу очиод. За тэгэх юм бол ангийн багшин дээр өрөөнд маань нэг хүсэлт ирсэн байна гэж энд харагдана. Баруун талд. За энд хүсэлт ирсэн байгаа учраас үнийг зөвшөөрөд ингээд өрөөнд оруулчихна гэсэн үг. Гэхдээ энэ өрөөнд хүүхдүүдийг болон эцэгчүүдийг өрөөнд оруулах нь хоёр янзын арга байна. Энэ бол нэг арга. Хоёр дахь арга нь юу вэ гэхээр ангийн багш маань өөрөө хянах самбар гэдэг рүүгээ орж аваад өрөөгээд энд өрөө маань харагдаж байна. Гишүүн гээд энэ маань бол ангийн бүх гишүүд, эцэгчүүд болон хүүхдүүд гэсэн үг. Үүн дээрээ хүмүүсээс сонгоод шууд энэ дэр өрөө рүү аль өрөө рүү оруулах вэ гэдээ хүчээр оруулаад өгч юм гэсэн үг. Эцэгчүүдээс үл хамааран ангийн багш шууд хуваарлт хийж байна гэсэн үг. Энэ хүнийг өрөө оруулъя гэж. Энэ өрөөнд өрөө үүсгэсэн учраас болохгүй. За энэ хүнийг оруулъя. Сонгон гэдэг өрөөнд. За амжилттай орлоо гэж. Нэг өрөө сурагч талаас нь ороод үзье. За одоо энд
нөгөө түрүүний хүчээр хийж өгсөн хүн маань энэ байна. Хүсэлтээ өгөөд орж ирсэн хүн маань энэ байна. Ингэж өрөөг зохион байгуулж, барилт хийж хүмүүсээ бүртгэж оруулнаа.